За төсвийн төслөө танилцж байна л да. Сангийн сайдаас асууя. Эмч багш нарын сайланг 26 онд одоо хичнээн хуваар нэмэхээр тусгаж байна. Нэмэгдэх байна. Өнөхөр цайлан ба амьдралын хурцсан муу байна. За дараагийн асуудал энэ эрүүл мэндийн даатгалын сан дампуураад одоо өөр зүйд ихслээ. Эмнэлгүүдийн одоо аймагуудын нэгдсэн эмнэлгүүд одоо 2.1 хэдэн тэрбумын өртөө мөртлөө 3 тэрбумын авалгатай байна. Хотын клиник эмнэлгүүд майдлах нь их хэмжээний өртөө өгöd авалгатай байж байна. Сан хосорцсон. Бид өнгөрсөн жилийн эцсээр эрсдлийн сангийн 54 тэрбум, чөлөөтөлдөгдийн 60 хэдэн тэрбум, дээр нь 350 тэрбум шийдэж өгсөн. Энийг юун зарсуулсан бол? Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалын шалгар үзүүлэлт барууны орнууд бол өндөр хөгжлийн орнуудын системийг нэвтрүүлсэн. Монгол орны эрүүл мэндийн салбарын хөрсөнд тохирсон эрүүл мэндийн даатгалын одоо системийн юу байхгүй. Энэ талаар энийг шинжлэх тал дээр цангийн хөдөлмөрийн хамгаалалт эрүүл мэндийн яам бодис орондоо шинжилж батлахгүй анагаах шинжилгээ ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулалтын дамжиж байгаа бодис шинжилэхгүй л энэ илүү орон тоонд бас нэлээд одоо юу явж байна. Энэ тал дээр одоо эрүүл мэндийн сайд одоо бодлого баримталж байгаа юу? Дараагийн асуудал цомготлын асуудал байна. Одоо яам тамгын газарт одоо хүний нөөцийн газар, хүний нөөцийн тасаг гэд байж байна. Даргын туслахууд одоо ганц хүний нөөц хуучин боловсон шариусдаг ийм том газрууд энийг сонгогдож болдгоо юм. Аймагуудын тэр хот тогтчлох газрынх нь тэгээд олон нийтийн цагдаа нийгмийн ажилтнууд эднэрийг сонгогдож явах юм. Энийг зогсуулж болохгүй мөн нэгдүгээрт. Дараагийн асуудал нь Баруун аймагуд дээр энэ өвлжилт хөндөрхнээ ирнэ. Увс ховд, Баяулгийн аймаг дээр. Өвстэй жилийн дээр одоо энэ 26 төсөвдөр тавьж байгаа юм байна уу гэрнэ. Хичнээн хэмжээний юу тавьж байна. Аамтнаас ихээр хоригдох төлөвтэй байна. Одоо энэ ховдгол дагаад одоо бугу хүртэл одоо голын эргээр ороод ирсэн байна. Аргал угал их хэмжээгээр өргөдөх хандлагатай байна. Байгаль орчны сайд энэ тал дээр одоо нэмж одоо аамтан одоо буудуулах тал дээр одоо ямар арга хэмжээ авахыг төсөв төвлөрүүлэх тал дээр тэгтээ төрөг зуд болоод энэ чи өргөдөж төхнө. Энэ тал дээр асууя. Дараа нь тодруулъя. За эхлээд эрүүл мэндийн сайд Чинбүрэн сайд хариулъя. За бэсэн гişийн асуултанд хариулъя. Цалин нэмэгдэх үү гэлээ. Тэгэхээр багш эмч нарын цалин бүгдийг л ярьж байгаа бах тийм ээ. Тэгэхээр эмч нарын цалин, эмнэлгийн ажилчдын цалин, совилогч, бага эмч гэдэг бүгд л хамаарч байгаа. Тэгэхээр бид эрүүл мэндийн даатгалын шинжилэл 21 оноос хэрэгжиж эхлэхдээ чанартай гүйцэтгэл дээр тулгуурласан санхүүжилтийн тогтолцоо гэдэг нь сайн ажиллаж олон хүн эмчилсэн тэр байгууллагын эмч ажилчид цалин өндөр авна гэсэн ийм том хуулийн реформ бид хийсэн. За ковид цар тахлын үед бол эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин өндөр байсан учраас бид одоо ковидыг даван туулахад бас том чухал нөлөө үзүүлсэн. Харамсалтай нь өнгөрсөн ковидоос цааш хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдэж чадаагүй. Тэгээ нийлэх үедээ төрийн албан хаагч төрийн ажилтнуудын цалин нэмэгдээд эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нэмэгдүүлээд байсан. Гэтэл энийгээ бид цалиндаа оруулах чадлагүй өөрсшөр баахан авлага нэгсэндөө нэхэмжлийг хянаж чаддаг олон нийтийн хяналтын тогтолцоо байхгүй болсонтой холбоотой баахан өөрсшөр гарсан. Дараагийн асуулт шууд энэтэй уялдаж байгаа. 316 тэрбум төгрөг тавьж өгөөд хахад юунд дутуу байд. Түрүүний хэлдэг мөнгө дутаагүй сэтгэл дутсан гэж хэлээд байгаа юм. Тэр дотор 54 тэрбум төгрөгийг бид эрүүл мэндийн хувийн хвшлийнхны өрийг дарж өгсөн. Саяны гүйцэтгэлээр 25 онд нийтдээ хувийн хвшлийн 165 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төлөвлөлттэй байсан. Энэ төлөвлөлт нь 8 сар дуусчихсан. Тэгээд дахиад 9-10 сард 40 тэрбум буюу дахиад нөгөө 140 тэрбум төгрөгийн өрнөн дээрээ дахиад 220 тэрбум төгрөгийн үр болгох ийм бодлого явж ирснийг бид зогсоогоо сангийн хамтаа яриад гүйцэтгэлийн зогсоочод байж байгаа. Тэгэхээр бид түрүү хэлсэн төсөвтөө дагуулад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах хөтөлбөр 3 жилийн хөтөлбөр өгсөн байна. 26 онд хэрэгжих 13 төсөл арга хэмжээ байгаа. Үүгээр дамжуулан жинхэнэ даатгал шиг даатгуулагчийн
санхүүгийн эрсдлийг даадаг ийм тогтолцоо болгох. Даатгалын санг өөрийн институцчлах ийм тогтолцооны том шинжилэл хийнэ. Энэ шинжилэлтэд дагалдаад санхүүгийн асуудлуудын илүү актуар тооцоолд оруулдаг, илүү төлөвлөдөг, илүү зөв төлөвлөдөг, иргэддээ санхүүгийн дарамт орчдоггүй байх энэ тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн зорилго орно. Дээрээс нь олон нийтийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүдийг яаралтай авнаа. Ингээд авчихвал бид 28 он гэхэд эрүүл мэндийн даатгалын сан өөрөө бие даасчихсан ямар нэгэн гадны нөлөөгүй жинхэнэ даатгуулагчдын эрх ашигыг хамгаалдаг ийм тогтолцоолоор шилжих 3 жилийн хугацааны том хөтөлбөр өргөн бариад байгаа. Энэ хөтөлбөрийг яс танд тусгаалan ингээд гардуулаад өгчийе. За Батбаатар сайд Бэйсэн гишүүний асуултанд хариулъя. За амтны тэжээлийн дороод л асуудалтай газруудад яг вэ гэдэг. Байгаль орчны салбар тавигдж байгаа төсөв бол их бага байгаа. Мазаалын хөтөлбөр, говийг тархан газар эднэрд бол зарим зүйлийн хамгаалтыг авч бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. 2026 оны төсөв дээр бол яг зэрлэг аймтдын тэжээл дээр хөтөлбөрийн зардал дээр байгаа дүндээ зориулаад дээрээс нь гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа дүндээр зориулаад зохион байгуулалтын хийгээд ажиллажнаа. Юу нэ?